Лиза клипэн дээрээ Тайландын Lady Boy, Transgender яг LGBTQ хүмүүсийн од төлөөллүүдийг клипэн дээр оруулсан байна. За хайцгаа. За би нүүгчээр амар их ажил юм байна шүү дээ. Тогтжуулах шинээр юм авах гээд. Тэр ажлаасаа болоод ингээд бичлэг маань айгүй юм хоорондоо зайтай удаан орж ийн. Гэхдээ Лиза шинэ дуу гаргасан. Лиза comeback хийсэн. Бичлэг хийхгүй байхын аргагүй. Тэгээд Лизагийн дуун дээрх клипэн дээрх реакшн гэхээс илүү дууны тухай, тэр клипний тухай сонирхолтой мэдээллүүд, баримтуудыг оруулж өгье гэж бодсон. 00 цаг 49 минут болж байна. Лизагийн дуу гараад 16 цаг өнгөрсөн байна. Нийт 27 сая үзэлттэй явж байна. YouTube-ийн яг тренд болж байгаа одоо энэ дуунуудын 3-т орж байгаа юм байна. Lisa Chen L Loud гэдэг нэртэй өөрийнхөө юм агентлагийг байгуулсан шүү дээ. Тэгээд энэ агентлагаасаа гаргаж байгаа анхны одоо юм уран бүтээл нь болж байгаа. Тэгээд Lisa бас Америкийн RCA Records гэдэг газартай гэрээ байгуулсан. За энд нь болохоор Justin Timberlake байгаа, A$AP Rocky байгаа, Becky G байгаа, A$AP Ferg байгаа, Childish Gambino байгаа, Chris Brown, Doja Catтай нэг records тариалагддаг болсон байна. G-Eazy байгаа юм байна, Britney Spears байгаа юм байна, Normani байгаа юм байна, Pink, SZA. Тэгээд энэ манай Лизагийн зураг байна. За гих мэтчлийн ийм артистуудтай нэг records тариалагддаг болсон. Тэгээд энэ Rockstar гэдэг дуу нь болохоор RCA Records болон L Loud-ийн хамтарсан юм уран бүтээл болж байгаа. За Лизагийн энэхүү уран бүтээл нь юугаар онцлог вэ гэхлээр Лиза чинь Тайланд их штэ. Тэгээд яг тэр Тайланд гэдэг улсаа энэ клипэн дээр маш их ингэж одоо сурталчилж өгсөн байлиг гэх юм уу. Тэгээд ер нь Лизагийн ингээд клип нь хэв маяг нь гэх юм уу надад бүхэлдээ юм жоохон futuristic юм шиг яг юм эсвэл Matrix glitch хийн гэж ярьдэн штэ. Тиймэрхүү санагдсан. Тэгээд тэснэ төгсгөлийн сцен дээр ингээд бүжигтэд байгаа мó ингээд тэр хүмүүсийнх нь ингээд толгой нь ингээд биенийхээ хойноос эргэж мэргээд яг юм эвлүүлдэг Барби шиг яг юм глич хийж байгаа юм шиг тиймэрхүү vibeтай санагдсан. YouTube руу ороод тэгээ description руу орох юм бол яг одоо credits гээд одоо клипний арын баг те дуу бүтээсэн хүмүүс, найруулагчид, creative director, бүжиг дэглээчид, makeup artist гэх бүх юмаа ингээд чагсаагаад бичсэн байгаа шүү дээ. Тэгээ бараг 190% нь яг юм Тайланд хүмүүс байсан. Тай хүмүүс. Тэгээ ер нь Лиза чи яг соло артистаараа YG-тэй гэрээтэй байхад болсон. Ер нь Лизагийн дуунуудаас өөр юм шиг хэрнээ адилхан юм шиг. Ямар ч яг за одоо ингээд би одоо Тайландаа харуулна гэж тэгж байгаа юм шиг санагдсан. За надад ихтэй нэг таалагдаагүй юм шууд хэлчихье. Лиза амарлаг бүжигчин шүү дээ. Тэгээ бүр хэр баргийн бүжигчнээс ч илүү бүжигчин. Тэсэн чинь Лизагийн яг тэр 2 дахь бадаг өглөлт орж байгаа хэсгийн эхний хэсгийн бүжиг таалагдаагүй нэг 8 орчим тоот юм уу 16 тоот ч юм уу. Яагаад ийм мундаг бүжигчинд хамгийн өсгөлттэй хэсэг дээр нь ийм сонин дэглэл тавьж өгсөн бол гэж миний хувьд бодсон. Гэхдээ зарим хүмүүсүүд мэдээд гоё байж магадгүй л те. Яг миний өнөхөөс гэвэл тэгээд Лизаг би бүр бүжгээр бол амар алхах гэж бодож байсан. Дэглээчийн хувьд гэвэл Cardi B-ийн дуунуудыг дэгэлдэг. Өөрчн нөгөө Victoria Monet гэдэг дуучин байдаг штэ. On my mama дуулаад ддэг. On my hood I look fly, I look good гэдэг. Энэ дэглэлтийг дэглсэн ийм хар арьстай гей залуу байгаа. Тэгээд энэ клипний яг нөгөө нэг ингээд баахан ийм цагаан худи өмссөн игнэ хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар хүмүүс гарч байгаа сцен Travis Scott-ийн Fin гэдэг дууны клиптэй адилхан байсан. Ялангуяа за тэгж олон хүн игнэ зогссон ч яг яг нэг хүний царайг ингэж авч байгаа тэр хүний царай нэг баймаа солигдоод идэг одоо ийм зураглал байгаа шүү дээ. Энэ зураглал нь бүр яг адилхан юм шиг санагдсан. Тэгээ би за нэг найруулагчтай тэгээ нэг зохиолын бичсэн хүнтэй байсан болов гэсэн чинь шал өөр найруулагчд байсан. Шал өөр creative director-уд байсан. Мэдгүй дөөрөөсөн гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? Адилхан байсан ямар ч гэсэн. Энэ клип нь бол баг бүхэлдээ Тайланд улсад авагдсан клип баггүй. Тэгээ клип дөнгөж эхлэхдээ Бангкокийн Chinatown гэдэг одоо тэр дүүрэгт тэр хэсэгт авах тийм худалдааны гудамж гэх юм уу, зах гэх юм уу, яг тэр захад авсан клип байгаа байхгүй юу? Тэгээ тэр захыг эрт хаалгуулад тэгээ Лиза тэр лангуу дэлгүүр болгонд $550 ингээд одоо compensation буюу нөхөн төлбөр гэх юм уу олгосон гэсэн. Дэлгүүрийн чинь цагийн хуваараас их таалгачлаа. Би клипнийхаа зураг авалтыг хийх гэж байгаа шүү. Тэгэд ямар ч сан та нарт ингээд нөхөн төлбөр олгож байна гэж тааст баярлаа гэд дэлгүүр болгон $550 ийм нөхөн төлбөр олгосон. Тэгээд одоо тэр чинь яг бүх дэлгүүрүүд мэдээж харагдахгүй шүү дээ. Яг зарим дэлгүүр нь амар тод харагдаад зарим дэлгүүр ингээ мухарт бараг харагдахгүй. Тэр дэлгүүрүүдтэй хүртэл $550 өгсөн гэсэн. Тэгээ нийт тэр их дэлгүүрийг
Хаагаад тэр гудамжинд чихрэгч хүн байхгүй төлөө тэмчээд баг хэдэн дэлгүүр байгаа юм бэ ингээд $550 өгсөн. Тэсэн чинь нийт $880 сая зарцуулсан гэсэн ийм бас мэдээ явж байгаа юм байна. Гэхдээ энэ бол баттай дүн биш. Гэхдээ $550-40 өгсөн гэдэг нь бол баттай. $550-540 ч одоо Монгол мөнгөөр хэд юм бэ? Бараг 2 сая төгрөг юм уу? Тэгээд энэ нь бол хүмүүст таалагдахгүй байгаа юм бэлээ. $550 өгч байгаа гэж юу гэж хүмүүс хүлээж авч байгаа. Яагаад $540 гэж? Лиза чин дэлгүүр болгонд хангалттай $1000 зүгээр ингээд easy амархан өгч чадна үсттэй гэж Arman гэдэг хүн бичсэн байна. Яг Тайланд мөнгөөрөө болохоор 20,000 баахт гэж явж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийн ширэлснээ 20,000 баахт гэж их сонсогдож байгаа ч гэсэн дөнгөж $500 штэ. Хаа гэж бүр амар чангаар инээсэн байна нэг хэрэглэгч. Энд чинь хангалттай мөнгө биш ээ штэ. Лиза үнэхээр юм үлэн юм аа гэсэн байна. Юм харамч гэх юм уу? Шуналтай байна гэсэн байна. За танаа дэлгүүр чинь миний клипэнд маш их орох юм байна. Чамд их мөнгө өгье. Танаа дэлгүүр чинь бараг нэг орохгүй юм байна дөө. Тэгэхээр чамд нэг бага мөнгө өгье гээгүй. Ямар ч бүгдэнд нь адилхан үнийн дүнтэй одоо ингэж нөхөн төлбөр олгосон гэж байгаа байхгүй юу? За тэгснээ зарим хүмүүс нь болохоор ингэж байна. Одоо яг ингэж үзээ ядж байгаа Америкчууд үнэхээр ингэж миний толгойг өвтгөж байна. Та нарын хувьд ердөө $500 байж магадгүй ч гэсэн манай улсад болохоор одоо юмны өртгийн үн бага, танахаг бодвол бага. Тийм болохоор хүмүүс нь ч гэсэн тэр хэмжээгээр бага болдог гэсэн үг. Тэгээ Лизагийн өгсөн мөнгө болохоор дэлгүүрээ ганцхан өдөр хаахын тулд сарынхан цалин өгсөн гэсэн үг ээ гэсэн байна. Яг Америкчууд өөрийнхөө бодоод айгүй жоохон дүн өгч байгаа юм санагдсан байна шүү дээ. Тэгтэл яг улсынхаа хувьд бол яг тэр $500 гэдэг бол бүр яг ингээл бүр нэгэн өдөр дэлгүүрээ дутаа ажиллаад таасныхаа төлөө сарынхан цалин авч байгаа. Тайланд улсад нэг сарын байдлаар өнгөрөгч нэг сарын байдлаар өдрийн цалин $10 буюу 363 баахт байдаг гэсэн юм байна. Тэгэхээр сарын цалин нь 10,890 баахт буюу 300 орчим доллар. Тэгэхээр Лиза $500 өгснөөрөө бараг л 2 сарын орлогыг тэр дэлгүүрт өгсөн гэсэн байна. Ингэж бодохоор их л юм байна. $880 сая гэдэг чинь бараг л 1 тэрбум доллар болж байгаа шүү дээ. Тэгээ Лиза өөрөө одоо мэдээж маш баян Лизагийн хөрөнгө одоо Лизагийн хөрөнгийг харч л дэдүүлээ. Blackpink Lisa net worth. За celebritynetworth.com гэдэг сайтн дээр болохоор 2024 оны 6 сарын 4-ний байдлаар Лизагийн хөрөнгийг $25 сая гэж хэлсэн байна. Лизагийн найз залуу баян, Лиза өөрөө баян. Тэгээд Лизагийн одоо тэр лейбл нь RCA Records гэдэг ивент тэтгэгч нар ямарчсан ингээд нийлээд тэгээд энэ дүнгийн ямарч хувааж гаргасан байх. Лиза бол ганцаар өөрөөсөө гаргаагүй л. Бас нэг сонирхолтой зүйл нь Лизагийн дууны линкийг Instagram дээр шеэрлж болохгүйсэн. Лизагийн сториг үзээд бид тэр YouTube гэдэг ингээ линк байршуулсан байгаа шүү дээ. Тэр линкэн дээр дарж үзсэн чинь болохгүй. Тэгээд YouTube руу ороод ингээ search хэсэг дээр нь Rockstar гэж хагаад хайж үзсэн. Тэгээд Jenny чинь бас story дээр F үгийг ашиглаад одоо ингээд баяр хүргэж байгаа байхгүй Лизагийн дуун дээр. Тэгээд Jenny-гийн шеэрлсэн линкэн дээр ч гэсэн дарж болохгүйсэн. Jisoo-гийнх дээр ч гэсэн дарж болохгүйсэн. Тэсэн чинь Jisoo би 7 дахь удаа оролдоод бүтлгүүтлээ. Ингээд линкийг чинь шеэрлж болохгүй байна гэсэн байсан. Instagram яагаад энэ дээр алдаа гаргаад байгаа юм бол яагаад Лизагийн линкийг ингээ хүчингү болгоод байгаа юм бол за клипийг болохоор 5 сарын 23-ны өдөр өөрийн 4 цаг хүртэл авсан гэж байна. Лизагийн клипэн дээр гарсан transgender lady boy хүмүүсийн тухай ярий. За Лиза одоо маш их юм Тайланд улсаа ингээ харуулж байгаа гэсэн шүү дээ. Тэгээ ганцхан за манай улсын, манай зах юм те одоо манай театр ийм байна гэж харуулахгүйгээр бас юм манай улсад бас ийм хүмүүс байна. Тэгээд ганцхан за ийм straight хүн гэхээс илүү бас юм LGBTQ хүмүүсийг дэмждэг нэг юм үзэн яддаггүй гэдгийг ингээ илэрхийлж байгаа аахгүй. Тэгээд тэр хүмүүсээ бас төлөөлөл олгоод ингээд маш үзэсгэлэнтэй юм 3 бүсгүй гэж ярих нь зөв юм болов Lady Boy. Одоо ялангуяа нэг эмэгтэй юм би мэддэг байхгүй юу? Ерөн зөндөө харж байсан. Дээгүүрээ эмэгтэй, царайгаар эмэгтэй, доор болохоро эрэгтэй. Тэгээ Lady Boy. Эмэгтэй гэж ярих уу тэр хүнийг эсвэл залуу гэж ярих уу? Хий гэж дуудах уу, ший гэж дуудах уу? Hi everyone, I'm Shini. As everyone knows, Shini Official or Shini Bangkok. Oh wow, are you famous or something? No, I'm not famous, just like normal person. So let's start with the basics. Okay. You look like a girl. Are you a girl? No, I'm not real girl. I'm transgender. Proud to represent transgender Thailand or Lady Boy Thailand. Okay, what's that? What does it mean? What does that mean? Lady Boy, lady, and boy here. Замарцсан гурлаа эмэгтэй царайтай юм чи эмэгтэй гэж тий. Тэгээд ийм 3 эмэгтэй төлөөллийг
клипэн дээр оруулсан. За эхнийх нь болохоор Bruce Catchy Sarah гэдэг эмэгтэй байна. За энэ болохоор Miss Tiffany 2024 гэдэг гоо бүсгүйн тэмцээнд хатаахан болж исэн байна. Ялж исэн гэсэн үг. Тэгээ юм трансгендер эмэгтэйчүүдэд зориулж исэн юм одоо гоо бүсгүйн тэмцээн байгаа байхгүй юу? Instagram дээр хөвчлэн ингээ маш гоё бие ингэж харуулж ингэж постлдаг эмэгтэй байна. Одоо үдшийн даашинд ч юм уу эсвэл юм бикинитэй зураг хөвчлэн постлдог. Тэгээд тайзан дээр гараагүй одоо ингэж загвар хүмүүсгүй байгаа үедээ камерын дээр зураг авалтгүй тайзан дээр гараагүй байгаа үедээ эмч мэрэгчлэр суралцж байгаа гинэ. За дараагийнх нь болохоор Effie гэдэг эмэгтэй байна. За энэ болохоор бас инфлюенсер эмэгтэй юм байна. Модель тэгээ телевизэд ажилладаг юм байна. Тэгээ Instagram дээр 14,000 дагагчтай. Гурав дахь нь миний таньдаг гэдэг эмэгтэй болохоор Chini. Тэгээд энэ болохоор маш алдартай. Би нэг YouTube дээр нэг залуугийн бичлэгнээс үзчихсэн. Амар царайлаг, амар гоё, бүр үнэхээр гоё инээдэг заяа. Бүр инээж байгааг нь харчаад oh my god, бүр үнэхээр үзэсгэлэнтэй. За түүнийг болохоор бүтнээр нь Chinawad Promsri гэж хэлдэг юм байна. Тэгээ Chini гэж дууддаг. Always feel like this. Since you can remember, you always I felt can like. remember. Like Okay. my mom and my dad also see me when I was like little boys, and they think I am different. So I don't know when, but I always feel like this. 15 years old. 15 years old. That's Yeah. when you started changing. Start changing. Okay, and you've had surgery as well. I have surgery. Was it expensive? Yeah, most expensive one is my nose surgery. So, if I think you are beautiful, does that mean that I'm gay? I don't think you are gay because I am not into gay. Yeah. I'm into straight man. So, Okay. yeah, I'm not gay, but I am transgenders. I am, yeah. Яг Lady Boy хүнийхээ хувьд Таиландд амьдрах ямархуу байдаг вэ гэсэн иймэрхүү ярилцлага бичлэгүүдэд ордог гэж байна. Тэгээд тэр бичлэгүүдийн зарим нь бүр хэдэн сая үзэлттэй байдаг. Тэгээд ер нь маш олон тийм одоо сошиал медиа хэрэглэгчид түүний гоо үзэсгэлэн гэж над шиг гайхаж биширдэг гинэ. Тэгээд одоо Instagram дээр 160,000 орчим дагагчтай байгаа ийм эмэгтэй байна. За тэгээд одоо Лизагийн Rockstar гэдэг дууны нэршлийн үед ярил л да. За Rockstar гэдгийг бид нар бүгд хэвчлэн за юм рокийн од тий рок хамтлаг тоглодог рок хөгжимчин рок дуучин хүнийг юм рок од гэж хэлж байгаа хаа. Тэгээ угаасаа Rockstar гэдэг чинь шууд рок од гэж орчуулагдаж байгаа. Тэгээ Лиза рок дуу хідэж дуулж байгаагүй рок хамтлагт байдгүй рок уран бүтээлч биш. Тэгээ яг өөрийгөө Rockstar гэж Baby I'm a Rockstar гэдэг дуулаад байгаа. Яагаад тэгж байгаа юм болоо? Post Malone ч гэсэн Rockstar гэдэг дуутай. Post Malone ч гэсэн юм рок артист, рок уран бүтээлч биш. За тэгэхээр яг Rockstar гэж юу гэсэн үг юм бэ? Одоо чинь тэр хүмүүс өөрсдөө Rockstar гэдэг юм чинь өөр зүгээр нэг юм шал далих өөрийгөө Rockstar гэж хэлж болох юм уу гэд би яг Rockstar гэж юу гэсэн үг юм бэ? Одоо хар яриа буюу slang хэллэгт энэ ямар утгатай байд юм бэ гэж хайж үзсэн чинь яг нэг тодорхой салбарт маш их амжилт гаргасан алдар нэртэй хүнийг ер нь Rockstar гэж хэлдэг юм байна. Тэгэхээр Лиза өөрийгөө яг одоо энэ дууны салбарт ингээ маш их амжилт гаргаж байгаа ийм хүндлэгдсэн ийм хүн гэж хэлж байгаа гэсэн үг. Угаасаа л үнэн шүү дээ. Хандлтыг харал та. Би яг үзэхэд нэг 4 цагийн дараа үзэхгүй тэгэхэд 8 сая баг хандлт хүрч исэн. Rockstar гэж хэлэхээс өөр аргагүй юм байлээ. За дууны тухай бас өөр юм хэлэх юм бол Лиза чин яг багийнхан зургуудыг харуул айгүй бор. Тэгээд хүмүүс за Лиза арьсаа цайруулж исэн. Bleach буюу яг бүр ингэ цайруулж исэн. Ямар нэгэн дусал тариа хэрглэж ингэж арьсаа цайлгадаг гэж одоо ийм яриад өндөө байдаг хгүй юу. Тэгээд Лиза одоо YG Лизаг ингээ арьсаа цайруул гэж ингэж шахдаг болохоор Лиза одоо ингэж арьсаа цайруулж та одоо тэднээс ингэ салцсан гэрээгүй болсон болохоор Лиза яг өөрийнхөө одоо унган арьсыг гаргаж ирж байгаа. Тэгээ унган улсынхаа одоо тэр зүйлийг ингээ сурталчилж байгаа гэж ингэж ярьжсэн. Тэгээд Лиза угаасаа яг Rockstar гэдэг дууныхаа тизрийг ингээ татахтаа ингээ арьс нь ингээ маш бор болсон гэж гарч ирж байгаа л тэгэхээр ингээ ер нь Таиланд улсаараа тэгээ тай хүн гэдгээр ингээ маш их ингээ бахархаж байгаагаа ингээ харуулж байгаа байхгүй юу? Лиза ч бас нэрийг кино тоглох гэж байгаа удахгүй. HBO-ийн олон ангид кино болох The White Lotus гэдэг киноны season 3 дээр ингэж дүр бүтээж гарч ирнэ. Тэгээд энэ кино болохоор бас Таиланд улсад зураг авалтаа хийн. Тэгэхээр мэдээж за Лизагийн клипнээс болоод Лизагийн киноноос болоод ер нь Таиланд улсын эдийн засаг, аялал жуулчлал энэ хэмжээгээрээ нэмэгдэх нь бол гарцаагүй. За ийм л энэ да. Тэгээд дараагийн бичлэгээрээ би home tour бичлэг хийн. Тэгээд өөр бас ярих зөндөө олон gossip-ууд цуглуулсан байгаа. Bear with me.
Тэгээд намайг хүлээж үзэж байгаад баярлаа. Bye bye.